Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль үзүүлж байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цаг. Сайн байцгаана уу? Монголын эзэнт гүрний хаан Хувлай бичгийн мэргэдийн хүрээлэн буюу одоогийн академийн үндэс сурыг анхлан тавьсан. Богд хаант Монгол улсын үед Монголыг судлах газрыг 1921 онд эрдэм судлалын ажил эрхлэх анхны төв болох Судар бичгийн хүрээлэн 1942 онд Монгол улсын их сургуулийг 1961 онд шинжлэх ухааны академиг байгуулан ажиллаж ирсэн нь Монголын шинжлэх ухааны түүх ариун их гэдгийг нотлон харуулна. Анагаахын шинжлэх ухаан Монгол улсын шинжлэх ухааны салбарын хөгжилд голлох үүрэг гүйцэтгсээр ирсэн бөгөөд Монгол улсын эрдэм шинжилгээний ажилтны 16%-ийг анагаахын эрдэмтэд бүрдүүлж байна. 1942 онд Монгол улсын их сургуулийн дэргэд хүн эмнэлгийн факультет байгуулагдаж зүйлт холбоот улсаас анагаахын эрдэмтэд Куркадин, Типольский нар урагдан ирснээр орчин цагийн анагаахын шинжлэх ухааны суурь тавигдсан. 1957-аас 1960 онд анагаахын мэргэд болох доцент Берагча, доцент Т. Шагдар Сүрэн нар хамгийн анхны эрдэм шинжилгээний өгүүлийг ториулсан тэр цагаас анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн үе үеийн эрдэмтдийн эрдэм судлалын ажил дэлхийн түвшинд хүртлээр хөгжсөн байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургууль үүсч хөгжсөн монголчуудад шинжлэх ухааны үндсэлтэй анагаах ухааны болоод эрүүл мэндийн орчин цагийн тусламж үйлчилгээг үзүүлэх түүхэн боломжийг бүрдүүлсэн явдал юм. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийнхаа цаг нэвтрүүлгийн 13 дахь дугаарт шинжлэх ухааны технологийн газар болон эрдмийн сургуулийн хамт олныг урин оролцуулж байна. Ингээд та бүхэнд хүндэт зочдоо танилцуулъя. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн шинжлэх ухааны технологийн газрын дарга анагаах ухааны доктор профессор Утганбаяр багш, анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн харьяа анагаах ухааны хүрээлэнгийн захирал анагаах ухааны доктор дэд профессор Эрхэн Булган багш, за анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн эрдмийн сургуулийн захирал анагаах ухааны доктор Дамжин Дорж багш, анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн шинжлэх ухааны технологийн газрын цөм лабораторийн эрхлэгч анагаах ухааны доктор дэд профессор Судам Цагт багш маань, анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн шинжлэх ухааны технологийн газрын инновац технологи дамжуулах төвийн дарга удирдлагын ухааны докторант Отгон багш нар маань хүрэлцэн ирээд байна. За тэгэхээр судалгаанд суурилсан их сургууль, судалгааны сургууль гэж яг ямар сургууль болох талаар ярилцлага эхлэе гэж бодож байна. Тэд сургуулиудыг олон улсын түвшинд эренбэлдэхэд тавигддаг шаардлагыг бас дотоодынхаа ихтэй сургуулиудад тавих ёстой байх гэж бодож байна л да. Тэгэхээр ялангуяа манай сургуулийн одоо орох гээд байгаа олон улсын ихтэй сургуулиудын эренбийг тогтоодог QS байгууллагаас тавигддаг шаардлага бол тухайн сургуулийн эрдэмтдийн импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийн тоо, эрдэмтдийн бүтээлийн ишлийн тоо, гадаад болон гадаад багш нарын харьцаа, за мөн одоо тухайн сургуулийг төгсөөд ажил байгаа байгууллагуудын ажил олгогчдын сэтгэл ханамж, мөн одоо хамтарч ажилладаг байгууллагуудын тухайн сургуулийн талаарх тодорхойлолт гэх мэт одоо шалгуур үзүүлэлтүүдийг тавьдаг. Тэгэхээр манай сургууль QS ранкингд орохоор бусад төрийн ихтэй сургуулиудтай адилхан зорилго тавиад ажиллаж байна. Энэ QS ранкинг ороход хэр зэрэг бэлтгэл ажлаа хангаад байна уу? Монгол улсад төрийн ихтэй сургуулиуд болон бусад хувийн хөгжлийн ихтэй сургуулиудаас дэлхийн ихтэй судалгааны их сургууль болох тэр шаардлагыг хангасан сургуулиуд байна уу? Энэ тал дээр. За энэ өнөөдөр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цаг нэвтрүүлэгт судалгаанд суурилсан их сургуулийн хөгжлийн бодлогын талаар анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинжлэх ухааны технологийн газар, эрдмийн сургууль, анагаах ухааны хүрээлэнгийнхээ хавьд олонтоо оролцож байгаадаа баяртай байна. За Монгол улсын төрөөс 2015 онд боловсролын талаар баримтлах бодлогыг баталж гаргасан байдаг. За энэ бодлогын хүрээнд 2014-өөс 24 оны хооронд дэлхийн шилдэг их сургуулиудын игнэнд тэр дундаа Азийн шилдэг их сургуулиудын игнэнд төрийн өмчийн 4 сургуулиудыг багтаахаар ийм томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа. За энэ зорилтын хүрээнд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийнхаа
судалгаанд зориулсан их сургууль болох хөгжлийнхаа бүтцийг, хөгжлийнхаа чиг хандлагыг тодорхойлон ажиллаж байна. За ер нь дэлхийд бол дэлхийн ихтэй сургуулиудыг гүйцэтгэлийн үнэлгээгээр нэрмэлдэг олон улсын хэмжээний 3 байгууллага байна. За энэ дундаас манай улс бол QS гэдэг байгууллагыг сонгосон байгаа. За энэ QS гэдэг байгууллага нь болохоор боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг ихтэй сургуулиудын үйл ажиллагаа, сургалт эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааных нь гүйцэтгэлээр нийтдээ 47 үзүүлэлтээр 1200 оногоор ирэмблэн дүгнэлт гаргадаг. За мэргэжлийн хараат бус ийм найдвартай мэдээллүүдийг гаргадаг, ажил олгогч төгсөгчдөд чиглэсэн мэдээллүүдийг гаргаж өгдөг ийм олон улсын томоохон байгууллага. За энэ дундаа ихтэй сургуулиудыг дэлхийн хэмжээнд ирэмбэлдэг 6 үндсэн үзүүлэлт байна. Түүний нэг нь болохоор энэ ихтэй сургуулиудын эрдэмтэн судлаачдын нэр хүнд буюу энэ сургуульд ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийн хэмжээнд дэлхийд хэр зэрэг үнэлэгдэж байгаа гэдэг нь нийт одоо 6 үзүүлэлтийн үндсэн 50% шахуугаар эзэлж байна. За хоёр дахь нэг үзүүлэлтүүд нь энэ их сургуульд ажиллаж байгаа багш судлаачдын бүтээлээс эслэл авсан судлаачдын тоо хэмжээ. Энэ одоо дэлхийд хамгийн чухал үзүүлэлтүүд болж байна. За нөгөө талдаа туслах 4 үзүүлэлт 6 үзүүлэлт дотор байгаа 4 үзүүлэлтээс гадаад багш нарын эзлэх хөв байна. Гадаад оюутнуудын эзлэх хөв байна. Оюутан багш нарын харьцаанууд байна. Ийм үзүүлэлтүүдээр бол ер нь дэлхийн нийтэд ихтэй сургуулиудыг эренбэлж тогтоож байгаа. За дэлхийн хэмжээнд одоо 2020 онд гарсан энэ QS-ийн аргачлалаар тогтоосон үнэлгээнд дэлхийн эхний 5 байранд бол Harvard, Oxford, Stanford, Cambridge, Johns Hopkins гэсэн 5 их сургууль бол багтж байна. За Азийн сургуулиудаас бол Хятадаас 26 сургууль, Японоос 19 сургууль, Солонгосоос 16 сургууль гэх мэтчлэнгээр тэргүүлэх ихтэй сургуулиуд ингээд ирэмлэгдэж явдаг юм байна. Энэ байгууллагууд дэлхийн хэмжээнд нийтдээ жилдээ дэлхийн хэмжээний 500 сургууль, Азийн дэн дундаа 300, нийтдээ 800 сургуулиудыг яг энэ тогтсон аргачлалынхаа дагуу гүйцэтгэлийн үнэлгээгээр нь үнэлж, ирэмбийг нь жил бүр шинжилж явдаг ийм байгаа. За яг энэ бодлогын хүрээнд төрөөс гарсан бодлогын дагуу анагаахын шинжилгээний үндэсний их сургууль, судалгаанд зориулсан их сургууль болох томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. За энэ ажлын хүрээнд бид ямархуу ажлуудыг хийж эхлүүлв гэхээр нэгдүгээр бид нар эрдэмтэн судлаачдынхаа бие даасан байдал автономи гэдэг юмыг аягүй сайн дэмжиж өгөх хэрэгтэй. За тэр хүмүүсийн судалгаа шинжилгээний хийх, ажил хийх таатай эргэцүүн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Бүтэц зохицолцоог нь шинжлэх хэрэгтэй байна. Нөгөө талдаа бас судалгаа шинжилгээний ажил хийх, хүсэл эрмэлзлийг нь шинжлэх. Өөрөөр хэлбэл нэг талдаа менталити буюу нөгөө сэтгэлгээний шинжилгүүдийг аягүй сайн хийж өгөх ийм шаардлагууд бас байна гэж харж байгаа. Тэгээ энэ ажлынхаа хүрээнд анагаахын шинжилгээний үндэсний их сургууль дээр хийгдсэн томоохон ажлуудаас бид нар хамгийн түрүүнд багш судлаачдынхаа профессор, профессор багш нарынхаа албан тушаал тавигддаг, эрдэм судлалын ажил тавигддаг шаардлагуудыг шинчиллээ. Бүр тэр тусмаа одоо профессор багшид жилдээ нэг удаа Scopus платформд бүртгүүлдэг олон улсын нэр хүнд бүхий факт фактартаас сэтгүүлд нэгээс доошгүй өгүүлбэрүүдийг хэвлүүлэх шаардлагуудыг тавьж эхэлж байна. Хуучин бол энэ их сургуулийн багшид тавигдах шаардлагууд их өөр байлаа. Зөвхөн ажилласан жил гаргасан бүтээл, туршлага гээд хамгаалуулсан судлаачдын тоогоор үнэлдэг байсан бол өнөөдөр тэр судлаачийн дэлхийн нийтэд үнэлэгдэж байгаа хэлбэр үнэлэгдэж байгаа ранкаар нь бид нар энэ үнэлгээгээ тогтоодог болсон. Үүнийхээ дагуу бас судлаачдын дэмжихийн тогтолцооны хүрээнд судлаачдын дэмжих PI тогтолцоог бид нар бас батлаж гаргаж хэрэгжүүлж байна. Үүнийхээ дагуу анагаахын шинжилгээний үндэсний их сургуулийн шинжилгээний технологийн газрын дэргэд мэргэжлийнхаа бүрэлдэхүүн сургуулийнхаа мэргэжлийн бүх тэнхимүүдтэй хамтраад одоо судалгаанд зориулсан их сургуулийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, энэ чиглэлд ажлуудаа зохион байгуулагчдаар олон ажлуудыг хийж байгаа. За яг одоогоор Монгол улсын хэмжээнд бол дэлхийн хэмжээнд энэ ранкилдэг тогтолцоонд хүссэн шалгуур үзүүлэлтүүдийг хангацсан, өндөгдсөн, бүрэн дүрэн үнэлгээ автсан сургууль бол цөөхөн байхгүй гэж хэлж болохоор байна. За манай сургууль бол анх 2019 онд анагаах ухааны доктор профессор анагаахын шинжилгээний үндэсний сургуулийн захирал Цолмон захирлын санаачлагаар QS-д анх бүртгүүлсэн эхний шатныхаа үнэлгээг хийлгэж гисэн. Одоо дараагийн шатндаа бид засаж залруулах, сайжруулах ажлуудаа хийгээд явж байгаа. Ийм үр дүнтэй байж байгаа. За баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын 2018 онд гарсан тогтоол ер нь ихтэй сургуулиудыг судалгааны сургууль болох үндэсний хөтөлбөрийн хүрээнд анагаах шинжилгээний үндэсний сургуулийн А135 захирлын тушаал гарч 2018 оны 9 сард Эрдмийн сургууль байгуулагдсан. Тэгэхээр судалгаа шинжилгээний ажлын чансааг сайжруулах, ялангуяа төгсөлтийн сургалтанд хамрагдаж байгаа магистрант, докторантууд түүний судалгааны ажлын одоо удирдан зохион байгуулж байгаа баг бүрэлдэхүүн, удирдагч, профессоруудын чадамж, нөөцийг дахиулах, дэвшлүүлэх одоо профессорын болон одоо IP тогтолцоог
хөгжүүлэхэд эрдмийн сургууль чухал өөрийн ролтой гэж үзэж байгаа. Тэгэхээр эрдмийн сургуулийн үйл ажиллагаа болон ямар онцлогтой бусад бүрэлдэхүүн сургуулиудаас дэлхийн нийтийн одоо шинжлэх ухааныг хөгжүүлэх чиг хандлагатай хэр уялдаж зохицож нийцэж ажиллаж байгаа талаар дамжин дор захирал ярьж байна. За тийм сая Утган баяр дарга ус ярьлаа. Судалгаан суурилсан их сургуулийн хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд бол эрдмийн сургууль байгуулагдсан. Тэгэхээр судалгаан суурилсан их сургуулийн гол амин цөм бол энэ төгсөлтийн буюу агсан төвчний сургалт байгаад байна. Тэгэхээр эрдмийн сургууль байгуулагдаад 2 жил гарсан болж байна. Тэгээ энэ хугацаанд бол бид нар бол хэд хэдэн одоо бодлогын хүрээнд бол ажлууд зохион байгуулна. Нэгдүгээрт бол энэ сайн судлаач, сайн одоо эрдэмтнийг бэлтгэхийн тулд энэ агсан буюу төгсөлтийн сургалт явуулах эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Эрх зүйн орчны хүрээнд бол бид нар нэгдүгээрт энэ төгсөлтийн сургалтанд тавигдах шаардлага ямар байх юм? Ямар одоо эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлүүлсэн хүнд одоо тэр эрдмийн зэрэг цолыг олгох вэ? Нөгөө талаас бол энэ эрдэм шинжилгээ үйл ажиллагаа явуулдаг эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журмуудыг олон улсын жишгт хүргэх. Ялангуяа тухайн одоо чиглэлээр хамгаалж байгаа сэдвээр мэрэгсэн эрдэмтдийг одоо тэр хамгаалуулах үйл ажиллагаанд оролцуулж эрдмийн зэрэг үйл ажиллагаанд мэтгэлцээ нэг бол өндөр түвшин зохион байгуулах тал дээр эрдмийн зөвлөлийнхөө дүрм журмыг өөрчиллөө. Гуравдугаарт нь бол энэ санхүүжилтийн асуудал байгаад байгаа. Энэ дэр ялангуяа докторийн дараах сургалтыг докторийн дараах судлаач буюу пост докторыг одоо цалин хангамж болон эрүүл мэндийн одоо хөгжлийн чиг хандлага манай анагаахын шинжилгээ ухааны сургуулийн хөгжлийн бодлого эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлтэй уялдуулж энэ пост докторийн дараах одоо зарыг гаргадаг тэн дээр уралдаанд одоо элсүүлэлт явдаг. Дээрээс нь судлаачаас гадна бол тухайн профессор багш нар судалгааны баг өрсөлдөх ийм боломжийг бол олголоо. За дараа нь бол түрүүн хэлсэнчлэн профессор дэд профессорудад тавих шалгуурыг бол бид олон улсын жишгт нийцүүлж индекс болон одоо ишлэлийн тоо cumulative impact factor гэж ярьдаг бүтээлийн чанар эдгээр үзүүлэлтүүдийг үндэслэж бол бид одоо сургалтайг чанартай сайн явуул гэж эрх зүйн талаас ийм өөрчлөлт хийлээ. Хоёрдугаарт нь бол энэ эрдмийн сургууль бол гол нь бусад бүх бүрэлдэхүүн сургуулиудын одоо эрдэмтэн профессорууд хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл бид одоо магистр болон докторийн шинж суралцж байгаа багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэнд тавьж байгаа багш нарын шалгуур үзүүлэлтийг сайжруулах. Нөгөө талаасаа бол одоо төгсөлтийн сургалтанд тавьж байгаа хөтөлбөрүүдийн хэлбэр байна. Арга хэрэгжүүлэх механизм. Ялангуяа манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль бол 5 жилийн өмнө бол Монгол улсад анх удаа энэ зайн буюу цахим сургалтыг бол амжилттай хэрэгжүүлээ явж байгаа. Уламжлалт танхимын сургалтууд манаас амжилттай явж байна. Дээрээс нь танхимын болон цахим хэлбэрээр авсарсан хэлбэрээр одоо магистр докторийн хөтөлбөрүүдийг бол нэлээд олон хэрэгжүүлж байна. За дараагийн нэг чухал зүйл бол мэдээж энэ судлаачийг бэлдэх орчин байгаа. Тэгэхээр энэ орчныг бэлдүүлэх тал дээр бол бид нар шинжилгээ ухааны технологийн газар болон бүрэлдэхүүн сургуулиуд дээр байгаа лабораториудыг үнэлэх, тэднээс маань яг нөөц боломж, тэгээд энэ дээр тавигдах санхүүжилтийг яаж одоо дэмжих вэ? Энэ маань одоо оюутны сургалтын төлбөртэй хэрхэн уялдаж байгаа аль болох оюутнуудыг дэмжих тал дээр бол хамтарч ажиллаж байна. За дараагийн нэг зүйл бол мэдээж тэтгэлгийн асуудал байна, scholarship-ууд байна. Тэгэхээр бид бол дотоодын хамгийн шилдэг оюутнуудыг татгаас гадна гадаадын шилдэг судлаач нар мөн Монголд одоо судалгаа хийх сонирхолтой гадны шилдэг судлаачдыг бол татах чиглэлээр бол ажиллаж байгаа. Ялангуяа одоо манай сургууль дээр бол бүгд найрамд хятадд бол Улсын холбооны улс, Америк, за баруун Европын орнуудаас бол нэлээд олон оюутнууд бол төгсдийн сургалтанд бол суралцж байгаа юм байна. За тэгээд түрүүн Утган баяр дарга бас захирал хэллээ. Ер нь бол хамгийн гол зүйл бол судалгаан суурилсан их сургуулийн тавигдах шаардлага бол хөндлөнгийн шинжээч бүхэн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд одоо өгүүлэл хэвлүүлэх, хариуцлагатай зохиогчоор ямар байх вэ? Нэгдүгээр зохиогчоор ямар байх вэ? Хамтран зохиогчоор байх шалгууруудыг гаргасан. Тэднэрийг бас урамшууллын тогтолцоо маань бол хэрэгжиж эхэлсэн. Наадмын бол бид нэр шинжилгээ ухааны технологийн газартай хамтраад одоо нэг судлаачд бол 3-6 сая төгрөг, баг 7 сая төгрөг хүртэлх урамшууллыг бол судлаач нарт олгож эхэлсэн нь бол энэ эрдэм шинжилгээ судалгааг хийх одоо сэтгэл, дээрээс нь бодит өрсөлдөөн, дээрээс нь амжилтанд суурилсан энэ тогтолцоо хөгжих бол гол нөхцөл бол болж байгаа. За дараагийн хийж тавьж байгаа асуудал бол энэ эрдмийн сургууль болонгийн шилдэг одоо эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлүүдээр хүрээлэнгүүд ажиллах хэрэгтэй. Тэгэхээр манай эрдмийн сургууль бол захим сургалтын болон эрдэм сургалтын техникүүдээс гадна монгол хэлний төв байна. Гадаад оюутнууд зориулсан одоо өсөмж үйлчлэгээ үзүүлэх. За дээрээс нь бол тарих судлал,
эмнэлгийн эрх зүй. За дээрээс нь анагаахын сурвалж бичгийн хүрээлэнгүүд бол ажиллаад эхэлж байна. За цаашдаа бол бас эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлээр бол хүрээлэнгүүд бол нэмэгдэж ажиллах байхаа гэж байгаа. Энэ бол хуучин биднээсийн боддог байсан одоо хүрээлэн гэхээр их том нүсэр бүтц биш. Хамгийн гол нь энэ хүрээлэнгээр дамжуулж гадаад хамтын ажиллагаа төсөл хөтөлбөрүүдийг татах, шилдэг судлаачдыг одоо татах тийм орчин нөхцөлийг бол бүрдүүлэх тал дээр бол ажиллаж байна. Судалгааны эрхчлөө буюу бид бүхэн хөвшиж хэлж сурсан академик эрхчлөө гэдгийн цаана зөвхөн судлаач өөрөө судалгааныхаа чиглэлийг сонгоо зогсохгүй бодит үр дүн гарах үс тийм орчин нөхцөл мөн одоо санхүүгийн механизм бүрдсэн байх ёстой гэж би ойлгодог л та. Тэгэхээр дэлхийн нийтэд эрдэм шинжилгээ судалгааны чансаа төвшинг гаргах тодорхой шаардлагууд тавигдсан явж байна. Тэгэхээр тийм төвшөнд хүрсэн судалгаа шинжилгээний ажлыг хийхэд манай сургууль дээр одоо судалгаа шинжилгээ хийх тийм орчин нөхцөл хэр зэрэг бүрдсэн бай. Манай сургууль 2015 онд цөм лабораторийг анх үүсгэн байгуулад явж байна. За 5.2 тэрбум төгрөгийн лаборатори энэ тоногт хөрөмжийг авсан. Бас эдийч зарим одоо тоногт хөрөмж маань бол ажиллахгүй байгаа асуудлууд байгаа л да. Гэхдээ бид нарт бол хангалттай судалгаа хийх ийм орчин нөхцөл бүрдсэн. Сая багш нар маань ч гэсэн ярьлаа. Эрдэмтэн энэ чиглэлийн судлаач нар маань дотоодоо болон олон улсын түвшинд бэлтгэгдсэн юм байгаа. Тэгэд энэ талаараа судам захирал ярьж байна. За баярлалаа. Сая манай хоёр захирлын ярьсан дээр одоо дэлхийн шилдэг их дээд сургуулиудын нэгэнд бүртгүүлэхэд одоо 50% үзүүлэлтийг нь эрдэм шинжилгээ судалгааны ажил тэрнээс гарсан үр дүнг гадаад дотоодын хэвлэн нийтлүүлснээр одоо хэмжигднэ гэж. Бид одоо бүх одоо Монголын их дээд сургуулиуд бол өмнө боловсролын бизнес эрхэлж ирсэн. Цаг үетэйгээ холбоотойгоор өөрчлөгдөөд одоо шинжлэх ухааны талдаа илүү анхаарал тавьж ажиллах ийм шаардлага зүй ёсоор тулгарсан. Тэгээд 2015 онд энэ одоо сургуулийн алсын хараа зорилго чиглэлтэй уялдуулан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цөм лабораторийг байгуулсан. За энэ цөм лаборатори гэдэг нь бол ер нь төв одоо сургуулийн төв лаборатори гэсэн юм утгыг илэрхийлдэг ийм лаборатори гамаа. Тэгээд манай лаборатори молекул биологийн, эсийн үсгүүрийн, амьд эсийн дүрслэлийн, эмгэг анатомийн, за туршилтын амьтны гэсэн энэ 6 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. За үйл ажиллагаа явуулсан цагаас хойш бол сүүлийн 5 жилийн хугацаанд нэг 350 сая төгрөгийн санхүүжилт бүхий төсөлт гадаад дотоодын төсөлт хөтөлбөрүүд хэрэгжиж үр дүнгээ гаргасан. Олон улсад нэг 10-аад пепер мэдээлэл гарсан. За 20-од бакалаврын оюутан манай лаборатори дээр судалгааных ажлыг хийж төгссөн байдаг. За 10 орчим 7-8 доктор одоо манай цөм лабораторийг төшөглөн судалгааных ажлыг хийж хамгаалсан ийм байдалтай байна. Мөн одоо манайд гадны өндөр импакт фактор бүхий сэтгүүлд нийтлүүлэхэд одоо амьтан дээр хийсэн туршилт бол нэн шаардлагатай байдаг. Тийм учраас одоо бодлогын түвшиндээ бол C57 гэсэн туршилтын шугамн ийм хулгайг Монголд анх удаа нутагшуулж амжилттай үржиж энэ судалгаан дээр туршилтын амьтан дээр буюу тэр хулган дээр олон улсын түвшинд хүрсэн ийм одоо судалгаа эрдэм шинжилгээний суур судалгааны ажлыг бэлэн болсон ийм байдалтай байна. Нүгийн байдлаар бол Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цаг. Бүгднэрт Монгол ард улсын ардыг хүртлийн тэргүүлэгчдийн зарилгаар 1961 оны 5 сарын 16-нд шинжлэх ухааны академи 5 хүрээлэнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан. Үүний нэг нь анагаах ухааны хүрээлэн. Анагаах ухааны хүрээлэнгийн анхны захирлаар их эрдэмтэн Төндөвийн Шагдар Сүрэнгаа ажиллаж 1998 онд Шагдар Сүрэнгаа нэрэмжит хүрээлэн болгосон. Тэгээд анагаах ухааны хүрээлэн гэж үүсгэн байгуулагдаж байсан нь Монгол улсад шинжлэх ухааны хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан төдийгүй анагаахын шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэн зангидах, нэг одоо удирдлага бодлогоор хангах, ялангуяа анагаахын чиглэлээр
эрдэм судлалын ажил эрхлэх, эрдэмтдийг өсгөн боожуулах, олон улсын түвшинд хүргэх, гадаад харилцаа хөгжүүлэх гэдэг түүхэн үүрэг хариуцлагыг хүлээж ирсэн. Тэгэхээр өнөөдөр анагаах ухааны хүрээлэн маань яг энэ явсан түүхэн үүргээ гүйцэтгэж чадаж байна уу? Ямар шинэ бүтээлүүдийг туурж байна? Хичнээн эрдэмтдийг төрүүлээд байна уу? Цаашид ер нь анагаах ухааны хүрээлэн Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд ямар үүрэг оролтой байх талаар эрхэм болон захирал ярьж өгнө. За баярлалаа. За манай анагаах ухааны хүрээлэн үүсгэн байгуулагдаад одоо 59 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Одоо академийн анхны 5 хүрээлэнгийн нэг гэж татварчсан. Одоо эх жил одоо академийн 60 жилийн байтаа хамт бас манай хүрээлэнгийн эмтэг шоу тохиож байгаа. Тэгээ анхны захирлаар нь ажиллаж исэн Шагдар сүр академич өөрөө Монголын анхны анагаах ухааны доктор ийм хүн. Бас хожим нь эрүүл мэндийн дэд сайдаар эдгээр ажиллаж исэн. Манай сургуульд тэнхимийн эрхлэгчээр багшаар ажиллаж исэн ийм нэрт эрдэмтэн хүн. За энэ 60 жилийн хугацаанд манай хүрээлэн үндсэн чиг үүрэг нь бол эмнэлэг зүйн чиглэлээр судалгаа хийх ийм гол чиглэлээр барьж ирсэн. За одоо мэдээж орчин үеийн бас судалгаа шинжилгээний чиг хандлагыг дагаад бас бие онгоох лабораторийн талын юм судалгаанууд бас сүүлийн хэдэн жилүүдэд лаборатори байгуулагдаж бас ингэж өргөдөж явж байгаа. Одоогоор бол манай дээр 4 эмнэлэг зүйн чиглэлээр секторын зохион байгуулалттай дээр нь эрдэмчлэгийн лаборатори гэсэн ийм бүтцтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. За яг харьяаллын хувьд анх академийн харьяанд явж байгаад хожим эрүүл мэндийн яамны харьяанд за бас 3 дугаар эмнэлгийн бүтцэд бас орцсон нэг хэсэг явж исэн. Тэгээ 2015 онд бас энэ ихтэй сургуулиудыг түшиглэж эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэх бас бодлогын хүрээнд засгийн газрын тогтоол гарч анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн харьяа хүрээлэн болсон. Тэгвэл яг үйл ажиллагааны хувьд бол харьяа бие даасан юм хүрээлэн гэдэг статустай явдаг. Бодлого чиглэл нь сургуулийн удирдлагын зүгээс ингэж явдаг ийм бүтцтэй болсон байгаа. Сүүлийн жилүүдэд бид нэр шинжлэх ухааны технологийн сангаас санхүүжсэн олон төслүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр бас гадаад хамтрагч байгууллагуудтайгаа хамтарсан судалгаанууд бас эхлүүлээд байна. Австрали, Бүгд найрамдах Солонгос улс, холбооны бүгд найрамдах Герман улс, өвөр Монголын өөртөө засах орны судалгааны багуудтай хамтарсан ийм олон улсын төслүүдийг бас хэрэгжүүлж байна. Ер нь хүрээлэнгийн санхүүжилтөнд өөрөө нэгдсэн шугамар боловсрол шинжилгээ ухааны спортын яамны санхүүжилтээр шинжилгээ ухааны технологийн сангийн мөнгөөр одоо сонгон шалгаруулалтын зарчмаар төсөл бичиж оролцоод хэрвээ төслөө авч чадах юм бол санхүүжилт аваад ингээд явдаг ийм зарчмаар явж байгаа. Тэгэхээр энэ дээр юу дутагдж байна гэхээр одоо харьцангуй олон жил ингээд яваад ирсэн туршлагачсан ийм хүрээлэнгийн санхүүжилт яг ийм сонгон шалгаруулалтын өрсөлдөөний зарчмаар ингээд яваад байхаар одоо зарим жилдээ санхүүжилттэй төсөл хэрэгждэг, зарим жилдээ хэрэгждэггүй ч юм уу. Ийм бас байдал ажиглагддаг. Тэгээ сүүлийн бас 2-3 жил боловсрол шинжилгээ ухааны спортын яам дээр яригдж байгаа нэг асуудал бол ийм чиглэлийн хүрээлэнгүүдийг тогтмол яг өөрийнх нь үндсэн чиглэлд нь нийцүүлж санхүүжилт ийм суурь санхүүжилт олгож байя гэдэг асуудал яригдж байгаа. Хэрвээ энэ шийдэгдэх юм бол бас манай хүрээлэнгийн үйл ажиллагаанд нэлээ бас дэм болохоор байгаа. Одоогоор бол манайх 46 албаагчтай засгийн газрын тогтоолоор батлагдсан оронтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд жилийн төс нь бол тэрбум өрөхгүй 6-700 сая төгрөгийн юм. Зөвхөн энэ ихэнх нь бол салингийн зардалд явдаг. Мэдээж эрдэм шинжилгээний зардал санхүүжилт бас хангалтгүй ингэж олгогдож байгаа. Тэгээд мэдээж сургуулийн зүгээс бас бодлогоор дэмжих, хамтарч ажиллах. Манай судалгааны төслүүд дээр бол дандаа их сургуулийн маань багш судлаач дандаа хамтарсан маягаар оролцдог. Одоо цөм лаборатори дээр нэлээд самтын ажиллагаа сайн явагддаг. Туршилтын амтан лабораторийн тон төхөөрөмжийг бас цөм лабораторитой бас нэлээд хамтарч хэрэгжүүлэх ийм зарчмаар явж байгаа. Мэдээж цаашдаа эмнэлэг зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг одоо цорын ганц улсын хүрээлэн гэдэг утгаараа одоо тухайлбал Америкийн нэгдсэн улсын
эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн хэмжээнд уулна. Цаашаа ингэж хөгжих ёстой гэж бид нар хардаг. За мэдээж энэ хүн хүч бөгөөд санхүүгийн асуудал мэдээж шатараатаагаар бас шийдэгдээд ингээд хөгжөөд явах байхаа гэж бодож байна. Дэлхийн ихэнх улс орнууд шинжлэх ухааны технологийнхаа ололт амжилтаар суйрлан мэдлэгийн эдийн засаг, за өндөр болон дэвшилтэт технологиг хөгжүүлэх, санхүүжилтийн нөөцийг бүрдүүлэх чиглэлийн хөгжлийнхаа бодлогыг тодорхойлж байна л да. Тэгэхээр Монгол улс ч гэсэн бас инновацийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2007 онд инновацийг дэмжих үндэсний хөтөлбөр, 2010 онд өндөр хүчин чадалтай технологиг үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, мөн 2012 онд инновацийг талаар хуулийг хийсэн. Тэгээ манай сургууль ч гэсэндээ энэ баримт бичгүүдийн хүрээнд сургуулийнхаа дэргэд инновац технологиг дамжуулах төвийг үүсгэж ажиллаж байна. Тэгэхээр энэ инновац технологиг дамжуулах төвийг үүсгэж байгуулж ажилласнаар манай сургуулийн цаашдын шин техник технологиг бий болгох, инновацийг бүтээх энэ чиглэлээр ямар архиц өөрчлөлт гарах вэ? Энэ тал дээр хотын захирал ярьж байна. Баярлалаа. Бүгд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээд энэ асуудлыг хөндлөхөөс өмнө Монгол Улсын шинжлэх ухааны технологийн салбарын тогтолцоонд гарч байгаа өөрчлөлтийг давчхан дөрөвдөх зүйтэй гэж бодож байна. Монгол Улсын шинжлэх ухааны технологийн салбар хуучин бол социалист төлөвлөсөн системтэй үед бол шинжлэх ухааны техникийн улсын хороо гэж юм агентлагийн статустай том байгууллага байлаа. Энэ байгууллага бол дамжуулаад санхүүжилт, энэ байгууллагаар дамжуулаад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, дэд сургуулийн үйл ажиллагаа бол явагдаж байсан. За энэ байгууллагаар дамжуулаад мөн ШИПОС буюу шинэ бүтээл оновчтой санаачлал гэдэг энэ инновацийг бас нэвтрүүлдэг юм тогтолцоотой байсан. За ингээд 90 онд энэ зах зээлийн эдийн засаг буюу нийгмийн өөр систем шилжснээс хойш бол цоо шинээр энэ хөгжлөд хамгаалах шаардлага гарсан. За энэний дагуу бол суур хуулиуд, өөрөөр хэлбэл 1994 онд шинжлэх ухааны технологийн сангийн тухай хууль буюу шинжлэх ухааны технологийн сан. За 1996 онд шинжлэх ухааны академи эрх зүйн байдлын тухай хууль, 1998 онд шинжлэх ухааны технологийн тухай хууль гэх мэтлэнгээр нь хууль эрх зүйн орчин бүрдэж эхэлсэн. Энэ хууль эрх зүйн орчин дээр жишээлбэл шинжлэх ухааны технологийн сангийн хуультай давхцаад шинжлэх ухааны төсөл хөтөлбөрүүдийг сангаар дамжуулж санхүүжүүлдэг юм тогтолцоонд шийдсэн гэсэн. За ингээд энэс хойш бас хууль эрх зүйн асуудлууд боловсронгуй болоод ингээд явж байна. Тэгээд энэний хамгийн том хоёр хөтөлбөр бол 2007 онд түрүүний таны хэлсэн Монгол Улсын үндэсний инновацийн тогтолцоо гэдэг 2008-аас 2015 онд хэрэгжүүлэх энэ үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Дээрээс нь 2007 онд бас шинжлэх ухааны технологийн хөгжүүлэх төлөвлөгөө, мастер төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн. Энэ бол 2007-аас 2020 он хүртэл хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ хоёр хөгжлийн баримт бичигтэй холбогдуулаад хууль эрх зүйн бас өөрчлөлтүүд гарч идэвхжиж байна. За энэний нэг том идэвхжил нь бол инновацийн тухай хууль 2012 онд батлагдаж, за энэ хуультай холбогдуулаад бас дид журмууд, за мөн салбарын бусад журмууд бас өөрчлөлт орж ингэж явах хэрэгтэй юм байгаа. За энэ дээр бас дид боловсролын тухай хууль хэмжлэнгээр ингэж өөрчлөлтүүд орж ирнэ. За 2012 оноос хойш инновацийн тухай хууль журмууд өөрөөр хэлбэл эрдэмшлэгийн байгууллагын дээрээ гарааны компаниг байгуулах журам, улсын төсөөс хийгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийг оюуны өмчийг эзэмшиж ашиглах тухай журам гэх мэтлэнгийн журмууд гарснаас гадна сүүлийн үеийн бас нэг том өөрчлөлт бол 2017 онд төрөөс инновацийг баримтлах бодлого, 2018 онд төрөөс шинжлэх ухааны технологиг хөгжүүлэх бодлого, за 2019 онд бол инновацийн хууль дахин шинжилсэн өөрчлөлтүүд орж эхэлж байна. За ингээд 2020 онд сая оюуны өмчийн цогц хууль, багц хууль батлагдаж оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай хууль гэдэг ингээд батлагдаж ажиллаж байна. За дараагийн нэг том зүйл маань бол бидний ярьж байгаа шинжлэх ухааны боловсролын тогтолцоо гэдэг. Энэ дээр бол PI тогтолцоо нэвтрүүлж байна гэсэн үг. За энэ шинжлэх ухааны боловсролын тогтолцоон дээр юу болж байгаа вэ гэхээр манай технологиуд маань судалгааны их сургууль судалгаа хийх эрдэмтэд дээрээс нь сургалтын их сургууль багшлах
одоо багш эрдэмтэд дээрээс нь энтерпренеур их сургуульд одоо оюуны өмч гаргаад эдийн засгийн эргэлтэнд оруулах ийм одоо эрдэмтэд хэрэгтэй учраас тэнхмүүдийн стратеги төлөвлөгөөнд өөрчлөлт гарч ирж байна. Өөрөөр хэлбэл тэнхмүүд тухайн жилдээ ямар одоо бага судалгаа хийх үү, ямар багаараа багшлах бүрэлдэхүүн багшлах одоо сургалтын их сургуулаа явуулах уу, ямар багаараа оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах энтерпренеур гарааны компанид чиглэлөө явах уу гэдгээ тодорхойлж эхэлж байна гэсэн үг. За бас нөгөө нэг зүйл нь бол энэ дээрээс тэнхмүүд ингээд одоо шинжилгээ ухааныхаа асуудлыг томьёолыг эхлэхээр зэрэг одоо хүрээлэн төвүүд салбар багууд бүрэлдэхүүн сургуулиудын дэргэд маань хүрээлэн төвүүд үүсгэх шаардлага гарч байна. За энэтэй зэрэгцээд бид нар оюуны өмчийн бодлогоо одоо энэ журмаад гаргалаа. За мөн дээрээс нь бол технологи дамжуулах журам гэж гаргалаа. За мөн одоо юу гэдгийг эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд хүрээлэн төв лабораторийг байгуулах одоо журмыг шинээр байгуулах журмыг гаргалаа. За энэ хүрээнд бол манай сургууль дээр хүрээлэн төв лабораториуд бол байгуулагдаж ингээд одоо ажиллаж байна. За энэний нэг хэлбэр нь бол манай одоо юу гэдгийг инновац технологи дамжуулах төв, нөгөөх нь судалгаа хөгжлийн төв. За бас тэгээд салбар дундын судалгааны лаборатори гэсэн ийм одоо чиглэлтэйгээр бол шинжилгээ ухааныг эрх зүйн хүрээнд нь нотгшуулж ингэж ажиллаж байна л гэж. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цаг. За тэгэхээр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль судалгааны их сургууль болон хөгжих хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд сэтгэлгээний эрх зүйн тэгээ бодит одоо яг тэр нөхцөл байдлыг сайжруулсан ийм шинжилгээтүүдийг хийгээ явж байгаа. Тэгээ эрдэмтэн судлаачид багш нараа дэмжих чиглэлээр шинжилгээ ухааны технологийн газар ямар шинжилгээний чанартай үйл ажиллагаануудыг хийгээд явж байна вэ? Ямар үр дүн эхнээсээ гарч мэдэгдэж байна вэ? Ер нь цаашид судалгааны их сургууль болоход бид нар ямар одоо шинжилгүүдийг цаашид үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа талаар ярьж өгнө. За баярлалаа. За манай эрдэмтэд хариу ярилаа. Зөвхөн шинжилгээ ухааны технологийн газар гэж энэ байгууллагыг ярихын өмнө бас товчхон энэ газрыг хизээ анх байгуулсан талаар мэдээлэл өгье гэж бодож байна. 2013 онд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн захирлын тушаалаар анагаах шинжилгээ ухааны технологийн төв нэртэйгээр нэг хүний орон тоотоогоор байгуулагдчихсан ийм бүтцийн нэгж байгаа. Одоо бол статусынхаа хувьд дахиад газар гэсэн хэмжээнд ажилладаг. За энэ газар дотроо түрүүн хэллээ судалгааны цөм лаборатори, дэргэдэх цөм лаборатори ажиллаж байна. Инновац технологи дамжуулах төв ажиллаж байна. За хажууд нь судалгаа хөгжлийн төв буюу судлаачийг дэмжих төв гэсэн ийм гурван үндсэн бүтцтэйгээр ажиллаж байгаа. За анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль гэдэг энэ том эрдмийн их том оргил ийм сайхан байгууллага маань бол нийтдээ яг одоо өнөөдрийн байдлаар бүрэлдэхүүний 8 сургууль, харьяа орон нутагт байгаа 3 сургуультай 12,000 гаруй оюутантай 820 гаруй багштай мэргэжлийн 69 тэнхимд эрдэм судлал, сургалт, эрдэм шинжилгээ мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлээд явуулж байгаа ийм сургууль байгаа. За үүнтэйгээ уялдаа бид бас энэ судалгаан суурилсан их сургууль болох зорилгын хүрээнд саяхан бид нар 2020 оны 5 сарын 15-ны өдөр судалгаа хөгжлийн төвийг их сургуулийн захирал анхны доктор профессор Цолмон захирал анх санаачилсан юм байлаа. Энэ ажлыг эхлүүлээд шинжилгээ ухааны технологийн газар цаашид ямар хөө бүтц үйл ажиллагаагаар ямар чиглэлд үйл ажиллагаа явуулж яаж судлаачдад дэмжиж ажиллах юм бэ? Түрүүн ярьсан судалгаан суурилсан их сургуулийн тулд хамгийн түрүүнд их сургуулийн бие даасан байдал тэнд дундаа эрдэм судлаачдын судалгааны ажлын үр дүн, чанар, өр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал хамгийн чухал байна. За энэ хүрээнд бид энэ судалгаа хөгжлийн төвийг нээж ажиллуулснаар тодорхой ахицууд гарна гэсэн юм хүлээлтцүүд биднэрт байна. Хамгийн түрүүнд бид нар 3 хэлбэрээр энэ шинжилгээ ухааны технологийн газрын дэргэдэх судалгаа хөгжлийн төвийн үйл ажиллагааг явуулъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэгдүгээрт нь өндөр хөгжилтэй оронд хамгаалж ирсэн одоо импакт фактор өндөртөө сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн гадаадын төрөний дурдсан их сургуулиудад хамтын ажиллагаатай сургуулиудад докторийн зэрэг хамгаалсан судлаачдын судалгааны ажлын үр дүнгээ нийтлүүлэхэд, хэвлэн нийтлүүлэхэд, үр дүнгээ боловсруулахад, за диссертацаа бичихэд гарч байсан хүндрэлүүдийн талаар одоо танхимд байж заагдсан сургалтыг дахиж баталгаажуулах хэлбэрээр явъя гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За манай сургуульд агсан төвчний сургалтууд бол эрдмийн сургууль дээр хариалагдаж явж байгаа. За энэ сургуульд бол нийтдээ 20 гаруй мэргэжлийн чиглэлээр
магистр докторийн төвчний сургалтууд явагддаг. За мөн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэргэд байгаа үндсэн судалгааны арга зүйн кабинетууд ажиллаж байгаа. За энэ дээр судалгааны арга зүй, эпидемиологи, биостатистикийн сургалтууд хэдийгээр танхимын сургалт, цахим хэлбэрээр явагдаж байгаа боловч төгсөө одоо тэр хамгаалах гэж байгаа судлаачид маань яг өөрийнхөө судалгааны ажилтныг бичиж боловсруулах ажилд бол цаг их хомс байна. Тийм учраас бид нар энэ судлаачийг дэмжих төвийг 24 цагийн үйл ажиллагаатайгаар нээлттэй байлгахаар тохижуулаад сургуулиас дотоодын хөрөнгө оруулалтаар гаргаж дэмжиж ажиллаж байгаа. За тэгээ ер нь их сургуулийн энэ багш эрдэмтэн судлаачдын манай сургуулийн багш нарын бүтээсэн одоо эдэмжлэгийн бүтээлийн тоо хэмжээг дурдж үзэх юм бол нийтдээ бид нар 2019 онд олон улсын импакт фактор өндөртөө сэтгүүлд 526 эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн байдгийн Scopus бүртгэлтэй сэтгүүлд. Энэ жилийн эхний 3 сарын байдлаар нэмэгдээд дээр нь 24 мэргэжлийн эрдэмчлийн сэтгүүл хэвлэгдээд нийтдээ бид 592 одоо эрдэм шинжилгээний импакт фактор өндөртөө сэтгүүл бүтээлээ хэвлүүлсэн байна. За түрүүн ерөн зүгээр цаашдаа судалгаанд суралцсан их сургууль болохын тулд энэ багш судлаачдыг ганцхан сургалтаас илүүтэйгээр одоо эрдэм судлалын ажилд төлхөө анхаарч өгнө. Ер нь бол хуучин бол сайн багш байх ёстой гэж ярьдаг байсан бол одоо сайн судлаач хүн сайн багш байх ёстой гэдэг энэ логикоор ажиллаж эхлэх шаардлага зүй ёсоор өрсөлдөөний зарчим тулгуурж тавигдж байна гэсэн үг. Тэгэхээр энэ ажлын хүрээнд одоо манай сургуулийн эрдэмтэн судлаачдын төрөвсөн бүтээлүүдийн H индекс бол 34 болж өссөн байх жишээлбэл. За эрдэм шинжилгээг багшид оногдож байгаа эрдэм шинжилгээний бүтээлийн тоо хэмжээ нь өнгөрсөн жилүүтэй харьцуулахад 50% нэмэгдсэн байх жишээтэй. Нийт одоо ишлэлийн тоо нь бол 6.6% өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдсэн. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ихтэй сургууль академиудын төвшөнд авч үзэх юм бол анагаахны шинжилгээ ухааны академийн дараа анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн эрдэмтэн судлаачдын бүтээлийн төрөлсөн бүтээлээс ишлэл авсан бүтээлийнхээ тоогоор 2 дугаар байранд жагсаж явах жишээтэй ийм өндөр амжилтуудыг бас үзүүлж хөгжүүлж явна. За тэгэхээр түрүүн ярьлаа судлаачийг дэмжих энэ PI тогтолцоо буюу салбар дундын судалгааг хөргөжүүлэх энэ чиглэлд одоо гарсан судалгааны ажлын үр дүнг одоо нийгмийн эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэлд бас манай шинжилгээ ухааны технологийн газрын үйл ажиллагаа бас нэг хэсэг нь чиглэж явж байгаа. За үүнийхээ хүрээнд бид нар энэ судлаачийг дэмжих PI тогтолцоотой болсноор хуучин багш нарын албан тушаалын зэрэглэл гэдэг юм уу эрдмийн зөвлөөс авсан зэрэг цол тавигдах шаардлага бол одоо нэлээд өөрчлөгдлөө. Энд бол бүр сэтгэлгээний өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарсан. Хуучин бол ажилласан жил хамгаалсан одоо зэрэг цол тэгээд нэг дотоод юм байдгийм үү одоо нэг олон улсын хэмжээний сэтгүүл бүртгүүлсэн өгүүллийн тоогоор л одоо багшийг албан тушаал дэвшүүлдэг ийм одоо карьер девелопмент явагдаж байсан бол өнөөдөр бол энэ шал өөр болоод эсрэгээр явагдаж байна. Түрүүн дамжинд орж ирэх бол бас дараа нь тодорхой ярих байхад үнэн ус нурдсан. Ер нь зүгээр профессор, дэд профессор авч байгаа хүмүүс маань хүмүүс тавигдах шаардлагыг Scopus платформ бүртгүүлэлтээ сэтгүүлд зайлшгүй нэг өгүүл хэвлүүлсэн байх гэдэг ийм шаардлагыг түрүүн бид хэлсэн тавьж байна. За нөгөө талдаа энэ мэдээж энэ эрдэм шинжилгээний бүтээл төрөхөд зайлшгүй эрх зүйн орчны шинжилгээд айгүй шаардлагатай. Нөгөө талдаа судалгаагаа хийх орчин нөхцөл нь биднэрт шаардлагатай. Манай судалгааны цөм лаборатори дээр бас энэ тодорхой 6 төвшний одоо лабораториуд ажиллаж байгаа эсийн өсгөрийн молекул биологийн, уургийн химийн, амьд эсийн өсгөрийн ингээд явж байна. Мөн туршилтын амьтны лабораториуд гэдэг. Манай багш нар бол одоо энэ чиглэлд бол судалгаа шинжилгээний ажлыг энэ шинжилгээ технологийн газрын дэргэд цөм лабораториуд дээр хийдэг. Тодорхой одоо энд хийж хөрөнгө оруулалтуудыг дэмжиж ажиллаж байгаа. За нөгөө талдаа эрдэм шинжилгээний ажлын нэг бүтээл гаргахад маш их хэмжээний хөрөнгө санхүүгийн асуудал яригдж байгаа. Ийм учраас манай сургууль бас энэ судлаачдаа дэмжих тогтолцоог бусад гадаад дотоодын байгууллагуудтай хамтарч ажиллах, боловсрол шинжилгээ, спортын яамны дэргэдэх шинжилгээний технологийн сантайгаа хамтарч ажилласны үр дүнд өнгөрсөн 19 онд гэхэд нийтдээ боловсрол шинжилгээний яам, шинжилгээний технологийн санхаас санхүүжилттэй 2.1 тэрбум, за сургуулийн дотоод санхүүжилттэй 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй, за төрийн захиалгатаа 5.6 тэрбум. Ингээд нийт хэмжээгээр нь авч үзэх юм бол 9 орчим тэрбум төгрөгийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Мэдээж энэ төслүүд явахаар энэ төслүүдийн ард дандаа нөгөө судлаачдын төрөвсөн эрдэм шинжилгээний бүтээлийн үр дүнгууд олон улсууд хэмжигдэхүйц бүтээлүүд гарч эхэлж байгаа. Энийгээрээ манай сургууль нөгөө QS буюу их сургуулийн эренбэд бүртгэгдэхэд алхамаар ойртож явах ийм боломжууд нь баг багаар нэгдэж байгаа гэж бид харж байгаа. Тэгэхээр манай судлаачийг дэмжих 24 цаг маань үнэхээр 24 цаг нээлттэй судлаачдад тэгээ судлаачдад бас сонгох боломжийг олгож байгаа. Зөвхөн үзэх шаардлагатай хичээлүүдээсээ гадна сонголттойгоор саяын Отонбаяр захирлын хэлдгээр одоо тэр тухайн судалгааныхаа ажил дээр тодорхой арга барилыг бүр цогц эзэмшсэн багш нар маань
өөрсдөө оюутнуудад сайн дураараа заах, эргүүлээд тэр нь судлаачаач дэмжижээдэг, багшаагаач дэмжижээдэг ийм эдийн засгийн эргэлтэнд бас мэдлэгийг оруулах ийм боломжийг олгож байгаа. Түрүүн бас хэллээ, бид эрдмийн зэрэг цол олгох шалгуур үзүүлэлтүүдээр бас тодорхой шинжилтүүдийг хийгээд явж байгаа. Ялангуяа сүүлийн 2 жилд бол нэлээд чухал баримтчгүүдийг шинжилж гаргасан. Эрдмийн зөвлөлийнхаа дүрм журамд өөрчлөлтүүдийг оруулсан. Үүнийг дэмжих төгсөлтийн сургалтын журамдаа энийг бас бүр нотолж оруулсан байгаа гэх жишээтэй. Тэгэхээр энэ тал дээр дамжинд орж багш ярьж өгөхгүй. Тэгэхээр Судалгаан суурилсан их сургуулийн хамгийн гол цөм бол профессор оюутан 2 байна л да. Тэгэхээр энэ career development буюу энэ академик шалгуур гэдэг юм уу, энэ тавьж байгаа шалгуурыг бид нэр олон улсын түвшинд хүрэх зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл хамгийн шилдэг профессорууд их сургуульд ажиллах хэрэгтэй. Тэр нь өрсөлдөөний зарчим дээр явагдаад үр дүнгээ өгчээдэг энэ тохиолдол. Тэгэхээр бид бол яг эрдмийн сургууль бол ажлын хэсэг гаргаад бол 3 том журам дээр бол ажилласан. Нэгдүгээрт нь бол эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журам. За хоёрдугаарт нь бол төгслийн сургалтын үйл ажиллагааны журам байна. За гуравдугаарт нь энэ оюуны өмчтэй холбоотой оюуны бүтээлийн талаас. Тэгэхээр эхний эрдмийн зөвлөлийн журамд бол бидний хамгаалтын процессыг бол олон улсын жишгт хүргэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл доктор бол жишээл хамгаалах гэж байгаа хүн бол тийм манай сургуулийн шинэ тусгагдсан журамд бол импакт фактор 3-аас дээш сэтгүүлд өгүүл хэвлүүлсэн юм уу? Эсвэл импакт фактортай сэтгүүлд 2 өгүүл хэвлүүлсэн бол заавал уралдсан хамгаалт гэдэг юм уу? Хамгаалт хийхгүйгээр шууд докторийн зэргийг олгох энэ юм бол яг журамд бол аль биесээр тусгагдсан. За магистр байна. Магистр хүн бас импакт фактортай сэтгүүл юм уу? Эсвэл коавтораар импакт фактор 10-аас дээш өндөр сэтгүүлүүдэд хэвлүүлсэн байвал бас магистрийн зэргийг шууд олгох. Энэ бол бас их томоохон шинжилэл, судалгаа их урам зориг олгох. За энтэйгээ уялдаа цаашдаа явах вэ гэхээр тэрнийг удирдах байгаа профессор болохын тулд ямар шалгуур байгаа юм бэхээр бид бол 3 track буюу 3 сонголтыг өгч байгаа. Хуучин байснаас. Тэр юу вэ гэхээр импакт фактор 10-аас дээш сэтгүүлд анагаахын шинжилгээ ухааны их сургууль дээр нэгдүгээр зохиогч юм уу хариуцлагатай зохиогчор өгүүл хэвлүүлээд тодорхой шав төрүүлсэн буюу доктор удирдсан ийм хүнд бол профессор цолын болгоё. Тэ импакт фактор 10-аас дээш 5-аас дээш сэтгүүлд өгүүл хэвлүүлсэн тодорхой магиструудыг удирдсан ийм хүнд бол дэд профессорын болгоё. Нэгдэх track. Хоёр дахь нь бол энэ H индекс болон тэр олон улсад хэвлүүлсэн өгүүллийн ишлэлийн тоо. Тэгэхээр энэ дээр бол манайх H индекс 7-тай ишлэл татагдсан тоо одоогийн байдлаар бол нэг 250 юм уу 300-аас дээш бол энэ хүн бол профессорын зэргийг хангасан байна гэж үзэж байгаа. За H индекс 5-тай хэвлүүлсэн бүтээлийн индекс бол нэг 100 орчим байхад бол энэ хүн бол дэд профессорын орон тоон дээр бол ажиллах боломжтой гэдэг. Энэ зүйлүүд бол цаашдаа манай сургуулийн судлаач нар ялангуяа залуу судлаач академик карьер хөөж байгаа энэ судлаачд бол цаашдаа бол бас олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн энэ эрдэмтэн судлаач болох энэ юмыг бол нэлээд өдөөсөн. Ийм зүйл болж байгаа гэж ингэж тооцож байгаа. За дараагийн нэг зүйл бол бид бол энэ оюуны өмчийн хулгайн асуудал байгаа. Plagiarism. Тэгэхээр энэ дээр бол бид шинэ дүрм заалт оруулаад тухайн судлаач оюутан бол оюуны өмчийн хулгайлаагүй аливаа нэг судлаачаас бол ишлээ юу гэдгийг албан бусаар байдаг юм уу оюуны өмчийг авсан, бичсэн, хуулбарлсан тохиол байхгүй гэдэг баталгааг бол өөрсдөөс нь авч байгаа. Хэрвээ оюуны өмчтэй холбоотой янз бүрийн асуудал маргаан гарах юм бол судлаач удирдагч багш хоёр бол хариуцлага бүрэн хүлээх юм шин заалт орсон. Дээрээс нь бол диссертацийн бичлэлт бол бусад судлаачд байт юм олон улсын түвшинд бол давхардлын хувь бол 30%-аас ихгүй байх гэдэг. Тэгээ явандаа энэ хувь бол цаашдаа доошлоод 20 байдаг юм уу 15, 10 гээд тэгээд бүр бол улсынхаа жишгт бол орох байх. Энэ бол бас нэлээд том тавьж байгаа ийм шаардлага байна. За дараа нь бол энэ постдокийн асуудал байна. Тэгэхээр бол манай сургууль бол постдокийг бол яг судалгааныхаа тэргүүлэх чиглэл хөгжлийн бодлоготойгоо уялдаж жил бүр эрдмийн зөвлөл маань зарлаа. Тэр зөвлөлийн зарласны дагуу бол постдокторыг бол шалгаруулна. Постдокторыг бол бид багш болон ахлах багшны төвшөнд бол 1-2 жилийн хугацаанд бол цалинжуулъя гэж байгаа. Постдоктор тавьж байгаа шаардлага бол гэрээ дууссаны дараа энэ хүн бол Scopus платформтой сэтгүүл гэдэг юм уу импакт фактортай сэтгүүлд өгүүл хэвлүүлэх гэсэн ийм бодлогын бас шинэ өөрчлөлтүүд хийж байна. Дээрээс нь бид нар бол бас
манай Эрдмийн сургууль одоо менежментийн хариуцж явах зорилгоор бол энэ Central Asian Medical Journal of Medical Science гэдэг энэ олон улсын сэтгүүлийг мөн эрүүл мэндийн шинжилгээ ухааны сэтгүүл буюу Эрдмийн зөвлөх сэтгүүлийн менежментийг Эрдмийн сургууль хариуцж байгаа. Өөрөөр хэлбэл бидний гол зорилго бол энэ олон улсын төвшөнд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг хүргэх, тавих шаардлагуудаа бас олон улсад хүргэх ийм зорилго тавьж байгаа. Ялангуяа манай CAJAMS буюу Central Asian Journal of Medical Science гэдэг энэ сэтгүүл бол энэ улиралдаа багтаад бид бол PubMed-д бүртгүүлэх. За 21 оны одоо 4-р улиралд багтаагаад бол Scopus бүртгэн гэсэн юм өндөр зорилго бол тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр бол магистр, докторын зэрэг одоо авах гэж байгаа энэ шалгуур үзүүлэлтүүд бол бас эдгээр сэтгүүл дээр бол заавал өгүүлэл хэвлүүлэх, өөрөөр хэлбэл одоо бодлогоор энэ сэтгүүлийг бол бас дэмжих тал дээр бол бид нэр зүйл залтууд бол оруулсан. За хамгийн чухал зүйл бол одоо санхүүжилтийн асуудал байна. Тэгэхээр ялангуяа судалгааны санхүүжилт. Тэгэхээр бид бол ярилцж байна. Ерөнхийдөө бол одоо цаашдаа бол нэг 300-аас 600 орчим сая төгрөгийг бол судалгааны грант хэлбэрээр scholarship байдлаар бол зарлах юм боломжтой байгаа. Учир нь бол одоо ботаник дээр байж байгаа манай сургуулийн одоо кампус хэлбэрээр хөгжиж байгаа 1200 оюутны байрныхаа бид нар бараг 3.1 куб буюу 300-аас 400 одоо оюутны одоо байрыг гадаад оюутан зориулж гаргаж өгч байна. Тэгээ энэ хэрээрээ бол бид нар шилдэг судлаачдынхаа байрны асуудлыг хэрвээ шийдэж чадах юм бол бас нэлээд том дэмжлэг болох байхаа гэж ингэж бол бодож байна. Дээрээс нь одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Монгол, Япон эмнэлэг дээр байж байгаа манай одоо эмнэлэг бол тэнхмийн эрхлэгч маань бол тасгийн эрхлэгчийг давхар хариуцж явдаг юм их сургуулийн эмнэлэг хэлбэрээр хөгжиж байгаа учраас тэндээс бол технологи дамжуулалтууд, шинэ инновацууд, дээрээс нь сайн эмнэлэг зүйн судалгаа, ялангуяа манай эмнэлэг бол анагаах ухааныхаа хөрөлөнтэй хамтраад одоо эмнэлэг зүйн одоо олон улс зөвшөөрөгдсөн сайн судалгаанууд гарах байх. За дараагийн барьж байгаа зорилго бол бид дэлхийн хамгийн шилдэг профессоруудыг урьж ажилуулах сонирхолтой байна. Энэ хүрээндээ ч гэсэн Эрдмийн сургууль байгуулагдаад бид 2 удаа Нобелийн шагналтыг хүрч хурал хийсэн захирлын санаачлах идэвх оролцоо дэмжлэг бол их байсан. Бид тарих судлалын шинжилгээ ухааны одоо хамгийн шилдэг профессорыг Норвегийн профессорыг бол авчирсан. Дээрээс нь одоо агаарын бохирдолтой холбоотой энэ чиглэлд Нобелийн шагналыг авсан шилдэг Нобелийн эрдэмтдийн одоо чуулга уулзалтыг Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор болон ерөнхий сайдын ивэлдор зохион байгуулж байсан. Цаашдаач бид одоо шилдэг судлаачдыг бол авчрах ийм бодлого барьж бол ажиллаж байна. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн цаг. Тэгэхээр түрүү хэлсэн энэ эрдмийн зэрэг цол олгодог энэ шалгуур үзүүлэлтэд бид нэр тодорхой хэмжээний эрх зүйн орчныг өөрчилсөн гэж. Тэгэхээр бид ч гэсэндээ энэ эрдмийн зэрэг урьдчилан хамгаалалт болон жинхэнэ хамгаалтуудынхаа дэгийг тухайн одоо ямар байдлаар хамгаалж байгаа гэсэн шалтгаалаад тэгтээ өөрчлөлт оруулж байгаа. Бид аль болохоор маш хурдан хугацаанд судалгааны сургууль болох зорилгынхаа хүрээнд эрдэмтэн багш нараа идэвхжүүлэн хөхүүлэн дэмжиж тэр судалгааныхаа ажлаасаа зөх хэмжээний урам зориг авч байдаг ийм тогтолцоор орсон учраас сүүлийн одоо 2 жилд гарсан манай судалгааны шинжилгээний үр дүн бол ариун их байгаамаа. За тэгээ шинжилгээ ухааны технологийн газар маань инновац технологиг дамжуулах төвтэй болсноороо оюуны бүтээлийг эргэлтэнд оруулах патент, ашигтай загвар цаашлаад одоо шинэ бүтээгдэхүүнийг гаргах, оюуны эрхийг одоо хамгаалах чиглэлээр ажиллах ийм цаахан орчныг бүрдүүлсэн байгаа. Тэгээ энэ тал дээр Хотгон багш ярьж байна. За тэгэхээр энэ одоо эдийн засгийн эргэлтэнд орох гэж байгаа энэ оюуны өмчүүдийг бол сая одоо дөрөвний хэлсэн дээр оюуны өмчийн шинэ одоо хуулиар бол эдийн засгийн эргэлтэнд оруулах юм боломжтой болж байгаа. За энэ юу байна вэ гэхээр зэрэг их сургууль эрдэмшилгээний байгууллагын дэргэд бол энэ инновац технологи дамжуулах, технологийн инкубатор, бизнес инкубатор гэдэг ингээд энэ одоо гарааны компаниудыг дэмждэг ийм одоо бүтцийг бий болгох. Энэ бүтцээрээ дамжуулаад цаашдаа энэ бүтц нь бол одоо юу гэдгийг аж ахуйн нэгжийн зөвлөх одоо компани статусаар ийм ажиллах ийм боломжтой бас болж ингэж байгаа. Тэгэхээр бол цаашдаа яг үгээр энэ бүтээлүүдийг юу гэдгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах бас нэг том хөшөөрөг болно. За нөгөө талд анагаахын сургуулийн хүрээнд бол бас нэг байдаг том одоо давуу тал маань бол юу байдаг вэ гэхээр нэлээд олон технологиуд бол гардаг. За бид нар бол одоо нэг 7-8 технологи бол одоо эмчилгээ үйлчилгээнд нэвтрэхэд бол бэлэн болцсон байгаа.
За тэгээд энэ одоо технологиудын нэвтрүүлгүүд бол их сургуулийн дэргэдэх эмнэлэг бол бидэнд маш их том түшиж болж ингэж ажиллана. За мөн дээрээс манай эмнэлэг зүйн сургуулийн дэргэд бол эмийн одоо үйлдвэр жижиг одоо эмийн үйлдвэр ажилладаг. Тэгэхээр энэ эмийн үйлдвэрээр дамжуулаад бид нар эмийн сангуудаар одоо өөрийнхөө эмийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах бас боломж үүсэж байгаа. За гарааны одоогийн байдлаар бол 2 компани гарааны компани бол ажиллаад ерөнхийдөө бол сургуулийн дэргэдэх байж одоо хамтарч ажиллах хугацаа маань бол дууссан. Дараагийн шатанд бол Spring Off буюу одоо жишээлбэл аж ахуйн тооцоот гэрээт одоо аж ахуйн тооцоогоор ажиллах ийм одоо хугацаар бол 2 компани очино. За дээрээс нь бас энэ жилийн одоо оюуны өмч дээр тулгуурлаад бид нар бусад одоо гарааны компаниудыг байгуулах ийм боломжтой ийм болж байгаа. За дээрээс нь бас нэг одоо хэлэх ёстой зүйл бол юу гэхээр манай эрдэмтэд хамгийн гол нь бизнес эрхлэгчтэй хамтарч ажиллах шаардлага байгаа. Ер нь бол өөрийнхөө судалгааны үр дүнд гаргасан оюуны бүтээлгээд би 100% эзэмшнэ гэдэг энэ хандлагаасаа ямар нэгэн байдлаар одоо бусдаа хамтраад ашиг хуваалцаад явдаг энэ хэлбэр рүү очих ёстой. Судалгаа хийгээд судалгааныхаа үр дүнд 2 одоо зүйлийг бол сонгох шаардлага гардаг. Нэгдүгээр хэрвээ олон улсын сэтгүүлд удирдлагын бүтээл хэвлүүлээ гээд одоо жишээл бүтээлээ хэвлүүлсэний дараа бол одоо патент зохиогч ирэхэд оюуны өмч авах боломж нь бол хаагдчихдаг байгаа. Тэгэхээр зэрэг эхлээд бол яг өгөхөр эрдэмтэн бүтээлээ одоо гаргаад тэрнийхээ дараа хэрвээ би оюуны өмч болгоод цаашаа эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах уу аль эсвэл одоо би одоо юуны олон улсын сэтгүүлд одоо шинэ одоо бүтээл болгох уу гэдгээ сонгоод ингээд одоо ажиллах шаардлагатай байдаг. За баярлалаа. Тэгэхээр олон чиглэлийн эрдэмтдийн үйл ажиллагаа, судалгааны ажлын уялдаа холбоо за тэгээ хамтын ажиллагаан дээр л үндэслэж бид Монгол улсын хөгжлийн гарцыг олон шинжилгээ ухааны уулзалтад тодорхойлох ийм боломжтой. Тэгэхээр яг одоо энэ шинжилгээ ухааныг хөгжүүлэхэд яг ийм хэлбэрээр хөгжүүлэхэд манай анагаах ухааны хүрээлэн бол түрүү хэлсэн тодорхой үүрэг ролтой ирсэн. Цаашид яг ямар бодлогыг баримтлах уу? За шинжилгээ ухааны академиас хүрээлэнгүүдээ нэгтгсэн одоо ийм байр саваар хангах ажиллах яг олон улсын түвшинд хөгжих хэмжээнд нь ажиллах ийм дэмжлэг үзүүлнэ гэж ярьж байгаа. За энэ утгаараа манай ботаникийн хүрээлэнгийн тэнд байдаг одоо их сургуулийн маань кампусын хажууд баригдах юм бол манай анагаах ухааны хүрээлэн тодорхой байрыг өгөх гэж байгаа. Ингээд ирэх юм бол яг сургуультайгаа ойрхон за сургуулийнхаа эмнэлэгтэйгээ ойрхон учраас яг жинхэнэ нөгөө эмнэлэг зүйн судалгаа шинжилгээгээ хийх ийм сайхан орчин нөхцөл бүрдэх юм аа. Тэгээ энэ тал дээр бас их болон захиалал. Манай хүрээлэн яг зүгээр бэрхшээлтэй холбоотой энэ тайлбар хийвэл манай хүрээлэн өөрөө эрүүл мэндийн яамны харьяа байгууллага байж байгаад тухайн үед эрүүл мэндийн сайдын тушаалаар одоо шаардлагын нэрэмжит 3 дугаар төвөмдөг дээр 400 м квадрат талбаанд нүүж орсон. Тэгээд яг одоо харьяаллын хувьд ингээд өөр яамны харьяа, өөр байгууллагын харьяанд орчхоор бас мэдээж байрны асуудал бас нэлээд тийм хүндрэлтэй болж ирж байгаа. Одоо эрүүл мэндийн байгууллагын дэргэд байж эмнэлэг зүйн чиглэлийн судалгаа хийх одоо биднэрт чухал боловч одоо бас өөр харьяалалтай ийм байгууллагын хувьд бас энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол мэдээж бас болохгүй. За энэ утгаараа бид нар бас сургуульд хүсэлт тавиад энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Мөн зэрэгцээд шинжилгээ ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн цогцлбор гэдэг энэ жил баригдахаар ерөнхий сайдын одоо шийдвэрээр ийм том цогцлбор баригдахаар болсон. 93 тэрбум төгрөгийн ийм санхүүжилттэй 3 жил дамжсан ийм том бүтээн байгуулалт явагдах юм байна. Тэгээ энд нь манай хүрээлэн бас тодорхой төлөвлөлтөнд нь ороод лабораторийн хэсэг, албан агчдын байрлах хэсэг гээд ингээд орохоор төлөвлөлтөнд нь орцсон явж байгаа. Тэгэхээр бас ойрын 2-3 жилийн бас ийм бүтээн байгуулалтын юмд бид нар бас оролцох юм боломж бүрдэж байгаа. Тэгээд мэдээж шинэ эмнэлэг маань байгаа учраас одоо 3 дугаар эмнэлгээс нүгэд очиход тэнд их сургуулийнхаа эмнэлгийг түшиглээд эмнэлэг зүйн чиглэлийн судалгаа хийгээд явах бас ийм айтайхан боломж бүрдэж байгаа.
Тэгэхээр анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн цөм лабораторийг цаашид салбар дундын лаборатори болгон хөгжүүлэхэд мөн тоног төхөөрөмжийн шинжилгээг хийхэд одоо санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр бол улаан ажлыг хийх шаардлагатай байна л да. Тэгээ энэ тал дээр манай цөм лабораторийн маань эрхлэгч одоо яг юу гэж бодож байна? Ямар үйл ажиллагааны дэд төлж байна? Ямар төлөвлөгөө боловсруулж байна? За цөм лабораторийг цаашид өргөн хүрээнд ашиглах, одоо хүртээ хэмжээг дээшлүүлэх, салбар дундын лаборатори болгон ашиглах, нээлттэй лаборатори болгон ашиглах ийм зайлшгүй зорилт бий болж байна л доо. Сая одоо манай журмын нөхдөмн анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээний ажлын үйл явц, амжилт, бүтээлийн талаар бас тодорхой сайхан мэдээллийг хүргэлээ. За тэгэхээр бид бол бас цаашид яах ёстой вэ гэдгээ энэ чиглэлээр бодлогын түвшинд бас ярих ёстой гэж ингэж би бодож байна. За ер нь Монгол улсын хэмжээнд төрийн өмчт эрдэм шинжилгээний байгууллагын лаборатори буюу эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг 256 нэгж лаборатори Монгол улсын хэмжээнд байдаг юм байна. Нэг машин байдаг. Нэг машин тодорхой хэмжээнд одоо бензин тосыг хийгээд яваад очих газараа хүрлээ. Тэгээд цаашаа явхад зайлшгүй масл, засвар үйлчилгээ, масл, бензин тос зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэд энэ асуудал бол нэг талдаа олон жилийн хугацаанд орхидж ирсэн. 1990 онд үндэсний хөгжлийн яам, дараа нь үндэсний шинжилгээ ухааны технологийн үндэсний зөвлөл, шинжилгээ ухааны технологийн сан гэд энэ барууны шинжилгээ ухааны одоо бүтцийг Монголд нутагшуулсан ийм зүйл болсон байдаг юм байна лээ. Тэгэхээр тэнд бол одоо тэндээс санхүүжиж байгаа энэ төслийн санхүүжилт бол зөвхөн содном цогт гэдэг хүний санаачлан бичсэн төсөлд л санхүүжилт болгож байгаа. Зөвхөн төсөлд. Гэтэл энэ олон лабораторийн үйл ажиллагааг аюулгүй, констант, тогтмол, байнгын урсгал зардлыг нь одоо хийж одоо араас нь ингэж хангалт байдлаар явагдах нөгөө асуудал орхигдсон. Энэ зүйл болыг одоо нэг талдаа бас орхисон юм шиг байна. Одоо зүгээр Америк нэгдсэн улсад бол анагаахын шинжилгээ ухааны одоо манайхаар ярил л да. Сургууль 1 тэрбум долларын төсөл авлаа гэх юм бол Америкийн нэгдсэн улсын төрийн захиргаанаас 500 сая долларыг оверхед маягаар тухайн сургуульд нь олгодог. Тэр бол эрдэм шинжилгээ судалгааны ажлын үйл явцыг хянах, мониторинг хийх, сайжруулах нэг талдаа төслийг санхүүжүүлэхээс гадна институцийг хамт давхар санхүүжүүл хариуцлагажуулж идэг. Ийм одоо зүйл юм байдаг юм байна. Гэтэл манайд энэ асуудал орхигдсон. Энийг бол бид бас тухайн зохих газар удирдлагууд нь хэлж бодлогын түвшинд шийдвэрлэхгүй бол энэ шинжилгээ ухааны гол уурхай болсон энэ лабораторийн орчин нөхцөл бол зогсох одоо цаашд хөгжгөд их төвхтэй асуудал ийм болж байгаа юм шиг байна. Судалгааны их сургуулийн консорциум гэж хэрвээ байгуулах юм бол бид одоо санхүүжилтийн асуудлыг шийдэх боломжтой гэж. Судалгааны их сургууль гэж юу яриад байгаа вэ гэхээр төр засгийн уураг одоо тархин одоо шинжилгээ ухаан байна гэдэг ганцхан зарчим дээр тулгуурлаж шинэ мэдлэгийг бүтээж тэрний дагуу улс орны хөгжилд замналыг зааж өгөх ийм л үндсэн чиглэлтэй. Тэгэхээр бид одоо судалгааны их сургууль гэхлээр одоо Монгол улсад гарын 10 хороонд багтаал ийм сургууль байна л да. Дээрээс нь хөгжлийн 2 3 сургууль байна. Энэ сургуулиуд бол нэгдсэн одоо яг судалгааны эрдэм шинжилгээний чиглэлдээ хамтран ажиллах, нэгдсэн сан байгуулах ийм байдлаар үйл ажиллагаа явуулах юм бол зөвхөн одоо төр засгаас мөнгө гэхээс илүүтэйгээр судалгааны чиглэлтийн одоо явуулах юм санхүүжилтийг босгох юм боломжтой байх гэж ингэж харж байгаа. За хамгийн одоо сүүлийн жишээ гэх юм бол Хятадд S9 гэдэг ийм байгуулагдсан байна. Тэр Хятадын 9 одоо том судалгааны их сургуулийг нэгтгэсэн ийм одоо консорциум байгуулад тэндээ одоо төрөөс санхүүжилт өгдөг. Энэ бол одоо хангалттай санхүүжилт өгдөг ийм
Гэтэл хойд хөрш маань Федеральны университет гээд 20 их сургуулийг нэгтгэсэн ийм том бүтэц бий болгоод Оросын төр засгаас тухайн тэр 20 сургууль болгонд 50 сая төгрөгийн зөвхөн эрдэмтэд судалгааныхын зардалд ийм байдлаар асуудлыг ингэ шийдэж явж эхэлж байгаа. Тэгэхээр бид судалгаа эрдэм шинжилгээний ажлыг зөвхөн гадаадд төгсөж ирсэн хүндээ одоо хүнийг түшиглэн гэдэг юм уу, гадаадд хамгаалсан доктор магиструудыг түшиглэн ажиллагаа явуулна гэхээс илүүтэйгээр гаднаас бодлогын түвшиндөө тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж гаднаас зочин профессоруудыг, гаднаас эрдэм шинжилгээ судалгааны ажилтнуудыг, тэр битгийхэл техникчнүүдийг оруулж ирэх хэрэгтэй. Энэ юугаар одоо учир тогтолтой байна вэ гэхлээр ухаан манай цөм лабораторид дээр Монгол улсад ганцхан байдаг Next Generation Sequencing гэж хүний геномыг бүхэл бүтэн одоо хүний геномыг 3 хоногийн дотор уншдаг юм машин байдаг. Энийг одоо баталгаажуулъя, калибрац хийя гэхлээр магадлан итгэмжлүүлъя гэхлээр боломж байхгүй. Өнөөдөр зүгээр миний ойлгож байгаагаар лабораториудын жингэл одоо магтлан итгэмжлүүлэх үйл ажиллагаа явж байгаа. NGS-ийг юм уу, масс спектрометрийг юм уу, HPLC-ийг юм уу, электрон микроскоп, конфокал микроскоп гэдэг эрдэм шинжилгээ судалгааны олон багжнуудыг одоо тодорхой цаг хугацаанд нь баталгаад засварыг хийгээд хангаад ажиллагааны бүрэн бүтэн байдлыг хангах ийм одоо зүйл зайлшгүй шаардлагатай. Энийг дан ганц төрийн өмчт нэг сургууль одоо санхүүгийн одоо бас хүчрхэд хүнд асуудал. Тэгэхээр энийг бол тусгай фонд гаргаж энэ асуудлыг шийдэх ийм боломжтой байхаа гэсэн юм. Маш зөв санаа. Тэгэхээр анагаах шинжилгээний үндэсний сургууль одоо чадварлаг эрдэмтэн судлаачид, түүнээс гадна саяхан хэлсэн техникшн, ажилчид мэрэгчлэтнүүдийг сургуульдаа татах юм бодлого баримталж байгаа. Ялангуяа өөрийн сургуулийн бүтээгдэхүүн болох сургуулийнхаа багш нарыг бол манай сургуулиас олон багш нар гадаадад эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхээр явж байна. Дээрээс нь ихтэй сургуулиудад багшлагаар явж байна. Тэр багш нарынхаа тэнд явсан он жилийг бид их сургуульд ажилласан он жилээр тооцож байгаа. Өөрөөр хэлбэл тасралтгүй. Яг бол анагаах шинжилгээний үндэсний сургуульд 25 ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллаад одоо гавьяаныхаа тэтгэврт гарах юм бол насан туршийн тэтгэлгийг, профессорын тэтгэлгийг олгох ийм боломжийг бүрдүүлж байгаа. Энэ юу гэхээр тэр багш сургуулаа төгсчөөд одоо ингээд нөхцөл байдлыг харж байхад тэнхмийнхаа одоо эрхлэгчээс гуйгаалтай багштаа нэг тэдэнд цаг өгч гэрээгээр ажлыг тэгвэл энэ асуудал бүрэн зогс. Тэр багш хүссэн хүсээгүй өөрийнхөө бүх амьдрал залуу насаа зориулж эрдэм шинжилгээ судалгаанд хувь нэмэр оруулж тодорхой хөгжлийн түүчилсэн учраас тэр хүн одоо тэр юмыг одоо тийм хэмжээний үнэлэмжийг авах нөхцлөө өөрөө бүрдүүлчихсэн. Тэгэхээр тэр багш манд хурж ирээд яах вэ? За дамжин дор захирлаа та ийм ажиллаа хийжээ. Би таны одоо тэр лекцийн ч юм онлайн хичээлийг заагаад явжээ те. Гих маягаар ингэж хамтарчсан байдлаар тэр цагаа хэмнэх, цагаа шийрлэх, мэдлэгээ шийрлэх ийм үйл ажиллагаа нэгдснээр бид цаашгаа хөгжих боломжтой. Дээрэс нь гадаадад одоо Монгол улсаа төлөөлөөд ажиллаж байгаа Монгол улсын иргэн олон одоо чадварлаг залуучууд байна. Энэ хүмүүсийг манай сургууль авч ажилуулах, тэр санхүүгийн чадамжийг бүрдүүлэх тал дээр бид бас хамтарч ажиллаж байна. Тэгээ мэдээж саяны хэлсэн тэр ментнестэй буюу тэр засвар үйлчилгээний ажлыг олон жил орхидуулсан учраас энэ аппарат чи өөрөө бас настай, тийм ээ? Шин техник, технологи хөгжиж байна. Тэд нар ч бас хоол гэдэг шиг, хүнс гэдэг шиг тодорхой засвар үйлчилгээ юм шаарддаг. Энэ бүгдийг одоо хамт хөгжүүлж байх тэр тодорхой төсөл байлаа гэхэд тэр зардал нь давхар суугдаж явж идэг тэр overfeed гэлөө тэрийг одоо хийж өгөхөр ийм асуудлуудыг бол тавьж ажиллаж байгаа. За тэгээд энэ судалгаа шинжилгээнийхээ ажлын чанарыг дэвшлүүлэх, чансааг ахуулах тал дээр бид бас эрдэм судлалын чиглэлийн үйл ажиллагаануудад тодорхой бодлого баримталж байгаа. Энэ юу гэхээр эрдмийн сургуулийнхаа хөгжлийн бодлого болон Монгол улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн судалгааны сэдвийг зарлах ёстой. Ийм үйл ажиллагаа руу орж байгаа. Тийм учраас тодорхой хөгжлийн төвшөнд ажиллах тэр судалгааны чиглэлийг зарлаж оюутнуудыг авч тэр судалгаа хийх боломжийг бүрдүүлжээж бид өнөөгийн төвшинг цаашаага хурдцтай хөгжүүлэх ийм боломжийг бүрдүүлнэ. Тийм учраас тэр түрүүч яриад байдаг тэтгэлгүүдийг олгож байгаа. Ялангуяа олон улсын төвшөнд бид нар Монгол улсын анагаах шинжилгээний үндэсний сургуульд суралцах тэтгэлгийг
олгох энэ тал дээр бас ажиллаж байна. Энэ COVID-19-ийн цар тахлын энэ байдал үүсчээг байсан бол өнөө жил манад 200 орчим гадаадын оюутан сурагчид ирэх байсан. За онлайн хэлбэрээр бид олон улсын хэмжээний хурлаа үүсгэх зохион байгууллаа. Маш сайхан хурл болсон. Энэ анх удаа Монгол улсын түүхэнд зөвхөн манай сургуулийн түүхэнд биш, бид 62 дугаар эрдмийн чуулганы онлайн хийсэн 50 мянган хамталт 10 улс орноос одоо орж идэвхтэй оролцсон. 12 ихтгэл тавигдсны яг тэнхмийн байдлаар тавигдсан миний ихтгэл бусад одоо ихтгэлүүд нь бол онлайн хэлбэрээр дэлхийн 3 улс орноос 6 ихтгэл үндэсний эрдэмтэд маань мөн онлайн хэлбэрээр ороод ингээд явсан. Бүхий л хэл дээр явагдсан. Академич манай Нямдаа багш маань за энэ хуралчин бол олон улсын түвшний ийм сайхан хурал болж байгаа ш. Анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургууль бол одоо шинжилгээ ухаанаар яг үнэхээр амьсгалж шинжилгээ ухаан үнэртэж байна гэж манай багш нарт их сайхан урам өгсөн байлээ. Тэгэхээр энийг бол бид бүхэн цаашид ингээ хөргөжлүүлээд явна. Энэ эрдэм шинжилгээний чуулган маань бол энэ нөхцөлтөөгөө уялдаатай COVID-19-ийн чиглэлээр хийгдсэн байгаа. Тэгээ энэ тал дээр одоо Утганбаяр захирлаас ярьж өгөө цаашид шинжилгээ ухааныг хөгжүүлэхэд бид нарт хил хязгаар гэж байхгүй болсон байна. Одоо цаг хугацааг маш богино хугацаанд товчлох, тэр мэдлэгээ шийрлэх ийм боломжууд бүрдсэн байна. За энэ COVID-19 өөрөө энд яс үндэс хил хязгаар одоо залуу ахмад эмэгтэй эрэгтэй гэж ялахгүйгээр ийм нөхцөлийг бүрдүүлсэн учраас дэлхийн нийтээрээ хамтарч байна. Шинжилгээ ухаан бол энэ богино хугацаанд бас тодорхой хэмжээнд хөгжлөө. Манай сургууль ч гэсэндээ хөгжиж 10 гаруй одоо бүтээгдэхүүнийг шинээр бүтээж байгуулсан байгаа. Тэгээд тал дээр бас та бүхэн сэтгэлээ. За баярлалаа. Тэгэхээр өчигдөр манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эрдэмтэн профессор багш нар нийт түүхэн хөгжлийнхөө 62 дахь удаагийн эрдмийн чуулганыг цахимаар анх удаа орон даяар олон улсын хэмжээнд зохион байгууллаа. За олон улсын хэмжээнд гэдгийн учир нь дөрвөн цолмон захирал хэллээ. Энэ удаагийн хуралд маань Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Оросын холбооны улсын эрхүүгийн анагаах ухааны сургууль, Японы улсын Токушимагийн их сургууль, Бүгд найрамдах Хятад ард улсын Бээжингийн их сургууль, Өвөр Монголын үндэсний их сургууль, за халдвар төвчсөн судлалын үндэсний төв гэх мэт ийм олон байгууллагуудын судлаачид яг энэ COVID-19-ийн цар тахлын халдварын тархав судлал, онцлогоо эмчилгээний тулгымдсан асуудлын сэдвийн хүрээнд хурлаа амжилттай зохион байгууллаа. За энэ хурал маань үндсэндээ 3 хэсэгтээ явагдсныг бас онцолж хэлхийг хүсэж байна. За энэ хуралд маань зочин илтгэгчээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица олон улсын хэмжээнд бид дэлхийн эдийг төвшөөгээд байгаа COVID-19-ийн халдварын цар тахлын өнөөгийн байдал, дэлхийн улс орнуудад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжүүдийн талаар бидэнд сайхан мэдээллүүдийг хүргэсэн. За үүний дараа Монгол улсын шинжилгээ ухааны академийн жинхэнэ гишүүн эрүүл хамгаалахын гавьяат ажилтан анагаахын шинжилгээ ухааны доктор профессор академич Нямдаа багш маань Монгол улсын эрүүл мэндийн яамны вирусологийн салбарын зөвлөхөр ажилдаг зөвлөхөр дүнтэн байгаа. Нямдаа багшийн яг энэ COVID-19-ийн энэ коронавирусын одоо үүсгчийн талаарх одоо дэлгэрэнгүй ийм сайхан илтгэлүүдийг тавьж танилцууллаа. За түүнээс гадна цолмон захирал маань бас анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулиа төлөөлөөд яг Монгол улсад энэ COVID-19-ийн халдварын тархрын байдал өнөөдөр ямархуу хэм хэмжээнд байгаа. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль энэ COVID-19-ийн халдварын үед ямархуу ажлуудыг хийж амжуулав. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн судлаачид судалгааны багууд хэрхэн ажиллаж байгаа, ямар үр дүнгууд гарахаар хүлээгдэж байгаа талаар дэлгэрэнгүй сайхан илтгэлүүдийг танилцуулсан. За мөн Японы Токушимагийн сургуулиас профессор Томаки Тагакяки, Мамой Азуманаар яг Японы улсын одоо энэ COVID-19-ийн халдварын тархалттай холбоотой халдвар эмнэлэгт хүрэгдсэнтэй холбоотойгоор өвчтөн болон өвчтөн гэж уучлаарай үйлчлүүлэгч болон одоо эмнэлгийн эмч ажилтнуудын дунд халдварын тархалтаас хамгаалах арга хэмжээ, сувилхын тусламж үйлчилгээг хэрхэн яаж авч чадсан талаар. За Хятад ард улсын Өвөр Монголын үндэсний их сургуулийн судлаачид уламжлалт анагаах ухааны чиглэлээр энэ COVID-19 халдварын вирусын эсрэг ямар одоо туршлагууд байна тэнд гэдгээ хуваалцлаа. Мөн Бээжингийн анагаах ухааны их сургуулийн профессор Вэйван мөн адилхан энэ Бээжин Монголын Хятад дарахсан энэ коронавирусын халдварын цар тахлын одоо дэгдэлтийн талаар үнэхээр сайхан юм илтгэлүүдийг тавьж илтгэлүүдийг хилцүүлсэн ийм хурал болж өндөрлөө. За энэ хурлын маань хажуугаар бас нэг онцлог тэмдэглэх үйл явдал босно. Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баталгын санаачлагаар эрүүл мэндийн яамны сайд, саран гэрэл сайдын дэмжлэгтэйгээр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн захирал Цолмон болон Монгол анагаах ухааны сургуулийн
олон улсын сургуулийн хамт олон академич иш болд болон профессор Цэрэн Давг нарын санаачлагаар Монголын уламж даргаах ухааны 108 батыг одоо туурах ажлыг эхлүүлсэн. Энэ ажлынхаа эхлэл болгож бид нар өчигдөр 11 батынхаа нээлтийг хийсэн бас ийм сайхан номын хорим болж өндөрлөө гэж бодож байна. За түүний дараа бас 3 дахь арга хэмжээнд түрүүн хэллээ судалгааны суурилсан их сургуулийг дэмжих энэ ажлын хүрээнд их сургууль бүтэц үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчиллөө. Эрдэмтэн судлаачдад тавигдах шаардлагаа өөрчиллөө. Шаардлагаа өөрчилснийхээ хүрээнд бүтээлээ туурах боломж нөхцөл орчин санхүүгээр нь хангаж өгж байна. За энэ утгаараа бол гадаадын өндөр хөгжилтэй орнд Монгол улсад бүтээлээ туурсан багш нартаа салбарын шилдэг эрдэмтдтэй шалгаруулж шагналаа гардуулдаг. За энэ шагнал урамшуул бол хэдийгээр тэр тухайн судалгааны ажлын үр дүн гаргах хэмжээнд зарцуулсан одоо мөнгөнд үнэтэй дүүцэх хэмжээнд физик хүрч чадахгүй ч гэсэн тухайн судлаачийг дахин судалгааны ажлаа хийх, бүтээх төрөх хүсэл эрмэлзлийг өдөөж өгж байгаагаар хамгийн чухал арга хэмжээ болсон гэж үзэж байна. За энэ хамгийн түрүүнд бид Нидерландын Бант улсын Гронинген их сургуульд хамгаалж ирсэн манай анагаах ухааны сургуулийн дотоод шүүрлийн судлалын техникийн багш оюун төгс багшийг онцолж хэлхийг хүсэж байна. 2019-өөс 20 онд нийтдээ 6 инфаркт фактор бүхий өндөр сэтгүүлд хамгийн дээд хэмжээ нь 10.9 ийм одоо сэтгүүлд хэвлүүлчихсэн ийм судлаачтай. Нийт дүнгээр 35 орчим инфаркт фактор. Тий, нийт дүнгээрээ тий. Энэ судлаачдаа бид судлаачдаа бас анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн захирлын тэтгэлгийг судлаачд болгодог тэтгэлгийг 3 сая төгрөгийн тэтгэлгийг гардуулсан байж байгаа. За мөн салбар сургуулийн эрдмийн зөвлөлүүд 10 эрдмийн зөвлөлөөс шилдгээр шалгарсан илтгэлүүдэд шалгаруулж 500 мянган төгрөгийн урамжлалуудыг олгож энэ чуулган маань ерөнхийдөө коронавирусын ийм онцгой байдлыг тохиож байгаа ч гэсэн бид уламжлалаа хадгалсан, цаашд хэрэг өрөөдөгөө тодорхойлсон ийм сайхан амжилттай хурлыг зохион байгуулсан. За баярлалаа. Шинжлэх ухаан бол өөрөө агуу том салбар. Энэ нэг салбарыг яриад дуусахгүй. Харамсалтай нь одоо бидний бас нэвтрүүлэг цаг хугацаатай учраас ингээд дүүгээр нэвтрүүлгээ өндөрлөө. Ингээд та нартай амжилт хүсье. Баярлалаа. Манай нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм хүндэт та бүхэндээ баярлалаа. COVID-19 вирусын халдварын эсрэг халдвар хамгааллын дэглэмээ улам сайн баримталж, амны хаалтаа байнга зүүж, шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байж өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг уриалж байна. Тайвширч болохгүй гэдгийг дахин анхааруулъя. Дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Баяртай. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль үзүүлж байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цаг.